Сайн жишг гэдэг нь иргэн хүн өөрийн сэтгэл, зүрх, зориг, мөрөөдөл, шаргуу хөдөлмөр, тооцоо судалгаа, нийгмийн хариуцлага, үр ашиг, сэтгэл ханамжаар бий болгосон шилдэг бүтээмж, үнэт зүйл, тэргүүлэх стандарт юм. Энэ нь ямагт тухайн салбар чиглэлийнхээ улаан шугам дээр тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлж байдаг. Иргэд сонирхлоороо нэгдэж, сайн жишгийг бүтээж түгээх замаар хамтдаа урагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл бодиттой шийдэл юм. Сайн жишг бүтээж түүнийг хишиг болгож чадах юм бол бид улсын хөгжлийн жишгийгч дорд нутгаасаа эхлүүлэх боломжтой. Хүнсний хангамж, аюулгүй байдалд өрх иргэний бий болгож байгаа сайн жишг чухал ач холбогдолтой юм. Жишг гэдэг бол иргэн хүний сэтгэл, шаргуу хөдөлмөр, судалгаа, тооцоолол, нийгмийн хариуцлага шингэсэн эрүүл, аюулгүй амьдралын үнд зүйл стандарт юм. Өрх иргэний олон жилийн уйггүй зүтгэл, шаргуу хөдөлмөрөөр бий болсон энэхүү үнд зүйл туршлага стандартыг түгээж олон нийтийн оролцоонд түшиглэх нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг амьдралд хэрэгжүүлэх оновчтой шийдлийн нэг билээ. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Энэ нэвтрүүлэгтээ бид орон нутагт тухайлбал хүнс хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэлийн хамгийн их боломж нөөцтэй Дорнод аймагт хүн амын хүнсний өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, өндөг, мах, жимсний аж ахуйн жишг бүтээж буй бусдаас илүү шинжлэх ухаанч, судалгааны үндэслэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорж хөдөлмөрлөж байгаа өрхийн аж ахуйн иргэдийн төлөөллийг оролцуулж байна. Ховд аймгийн Буянт сумаас гараад Монгол улсын зүүн хязгаарт 2-3 мянган км-ийн цаана ирж байгаатай адилхан Дорнод аймгийн ногоог бид нэр ядаж энэ 3 аймагтаа бид нэр брэнд тулталд тарих миний одоо чиний хүсэл зорилго. Тийм учраас энэ эхлэлээ тавихын тулд Дорнод аймгийн энэ хан уул, Зангат, Ялалт, Пионер, Тээвэрчд гэдэг хашаанд тарьдаг, хашаанд амьдардаг залуу гэрүүл бүгд л одоо энэ 5 10 10 дахгүй ногоо тарих хэрэгтэй. Анхан шатны мэддэг. Хүн хашаанд тариад хувийн төмс тариад тэр хувийн төмс нь 10% болоод ирвэл хүн урамшаал тэр гашаанаас гардаг. Манай аавын түүх улсын аварга ногоочин банзан гашаанд л 10 хүүхэдтэй айлын анх 91 оноос хойш ногоо тариал өнөөдөр 3 хүн гуруула аймгийн аварга, улсын аварга болоод, сумын аварга болоод өнөөдөр бүгд гашаан банзан гашаанаас гарсан ийм улс аймаг улсын аварга ногоочтой байхгүй. Тэгэхээр би шууд энэ ногоо тарих сонирхолтой иргэдийг бол шууд хэдлээ эхлээд нэг жоохон өмнөөс эхлээд эхлэлээ тавьчих. Дараа нь хамгийн сайн тарьж чаддаг ногоогоо одоо түрүүний хэлдэг шиг бусад зах зээлд гаргахын тулд маасаар тарьж зовлонгийг үзчихэж ингүүл эрсдэлгүй бид нэгдүгээр амжиргаагаа дэвшлүүлнэ, хоёрдугаар түн ардыгаа өдөр болгон эрүүл хүнсээр л хангах. Зорилго биелэх юм шиг. Хувь хүний хувьд ингэж бодож яв тий. Манай аймаг чинь ер нь бол одоо маш их өндөгний хэрэглээтэй аймаг. Тэгээд манайх бол ер нь баг энэ аймагт 10% л хангадаг. Бус нь бол дандаа байна. Одоо импортоор орж ирдэг өндөг байдгийн билээ шүү дээ. Тэгээд манай одоо аймгийн одоо ард иргэд бол одоо бас ийм сайхан шинэ өндөг идэж хэрэглээ дассан. Тийм болохоор одоо бас их цэвэр үн хамаагүй. Манайх бол анх одоо өндөг гарч явах үед би 260 төгрөгөөр манайх өндгөө зах зээлд нийлүүлж байсан. Тэр үед бол бит хоёр бас айгүй хэцүү байдаг эсвэл та маш их одоо гадны өндөгтэй. Тэд нартай зэрэгцээл одоо тухайн үеийн өндөг одоо 260 байсан учраас тэр үеэр их үнээр л нийлүүлж байсан. Тэгээд л одоо аажмаар ингээд 10 20 төгрөгөөр нэмэгцээр яваад өнөөдөр одоо 400-450 төгрөг бодоод явж байна. Надаас ингээд суулгаж авчихаа ингээд өрхүүдтэй иргэдтэй болонгод тухайн модыг нь хавар намартаа танал тарилтыг хийж өгдөг. Яг хаврын эд нөгөө идэвхтэй ургалтын хугацаанд яаж арчилдгийг, яаж хордон шавьчнаас яаж хамгаалдгийг тэр бас заавар зөвлөгөөг нь газар дээр нь очиод хэлээд өгдөг ч юм уу. Эсвэл яг суулгац авчихад тохиолдолд өөрөө завтай үедээ шууд очиод тухайн суулгацыг нь суулгаад өгөх хүртэл тийм
юуг энэ үүднээс бас надаас бас ингээд алим жимсний мод авчих хүмүүс бас илүү бас тийм сэтгэл ханамжтай байдаг. Ер нь бол надаас авсан тэр модны мал ер нь дорн тамхитул хэлэхдээ бараг 100% урагч байгаа гэж бараг өөрөөр хэлэхэд бас бахархалтай байна. Ер нь бол надаас авсан тэр хүмүүс л дандаа л моднууд нь ургасан. Ер нь бол одоо эхнээсээ ингээд үр жимсээ ингээд хүтээд эхэлсэн байж байгаа. Тэгээд илүү нөгөө нэг алим чавганы мод тарина гэдэг чинь хүнд нөгөө нэг өрхийн нөгөө аж ахуйн сэтгэлийг илүү дэмжиж байгаа. Нэг хэсэг сумдын хэмжээнд юм уу эсвэл бүр аймгийн хэмжээнд болдог бол одоо ажил болгож аваад энийг төрийн бодлогоор дэмжиж тэгээд төрх хоёрын хөвшлөл хамтраад ингээд ажиллаа явуучих юм бол магадгүй бид нэр 10 хэдэн жилийн дараа тодорхой хугацааны дараа бид нэр Доронтой аймаг өөрөө махны хөвшлийн шинэ үйлдвэрийн өхөртэй болох юм боломж бол харагдаад байна. Тэгэд энэ дээр яагаад ийм их ихтэй яриад байна гэхэлээ 2006 оноос хойш энэ үржил селекцийн ажлыг хийж одоо Нутгийн Монгол өхрийг махны чиглэлээр сайжруулах юм ажлыг хийгээд ингээд 10 гаруй жилийн хугацаанд зөндөө алдаж онж ингэж явсан хүний хувьд бол ер нь боломжтой юм гэж хараад байгаа. Тэгээд энэ бэлчээр ашиглалт маш сайн өвчлөлд нэр өвдөх нь бага. За тэгээд дээр нь тарх хүч маш сайн авж одоо онд ордог. Тэгээд 100% бэлчээрийн Монгол мал одоо энэ ангус гэдэг нь байж байна. Тэгэхээр энийг л бид нэр одоо нийтийг хамарсан энийг аль болох одоо олон хүн хүртээсээ ийм хүртээ болоосай аймгийн хэмжээнд хэдүүлээ аймгаараа ийм махны чиглэлийн хүртээ болъё. Цаашлаад энэнийг экспортын чиглэсэн махны хөвшлийн хүртээ болъё гэдэг ийм л зорилгоор ажиллаж байгаа. Тэгээ хүмүүсийг бас энэ малчтыг энэ чиглэлд одоо энэ үйл ажиллагаанд маань энэ зорилгод маань нэгдэж мала ангус үйлдвэрээ сайжруулаач. За тэгээд ер нь бол одоо заавал одоо ангус биш юм ахэд ер нь ямар нэгэн байдлаар махны хөвшлийн өхрээр сайжруулж махан ашиг чимийг нэмэгдүүлэх нэгжээс авах одоо ашиг орлогыг нэмэгдүүлэх тооноос тоотлогоо хөөжснөөс тэ шанарлуу шилжих ийм л одоо хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна л гэж хүмүүст хэлмээр байна. Эдгээр иргэний онцлог нь орон нутагт суурьшсан шинэ бүтээгдэхүүн бий болгох, аль болох эко хүнс үйлдвэрлэж бизнесийн суур зарчим ёс зүйг чанд баримтлахыг гол зорилгоон болгож байгаа явдал юм. Хамгийн эрүүл хүнсийг өрхийн үйлдвэрлэгчид бүтээж байдаг бодиттой жишгийг төр засгаас дэмжиж цаашид түгээн дэлгэрүүлэх нь амьдрал хамгийн ойрхон эрсдэл багтаа шийдэлж байж болох юм. Монгол хүний нэг онцлог нь нүдээр үзэж гараар барьсан юмдаа илүү итгэдэг, бодит амьдрал тулгуурласан энгийн хэрнээ ойлгомжтой технологи арга хэлбэрийг тусгаж авахдаа түргэн байдаг явдал үлээ. За 10,000 болж энэ 4 үйл болж энэ тарус сэдмийн хөвгчүүд сайхан амсчих. Ямар тарус авж байгаагаа эндээс амсаад үзчих те. Шинэ ураасан болохоор гоё шүүслэг байгаа за. За ах нь уутанд хийж өгнө. Доронтой аймагт газар тариалангийн салбарт ажиллаж байгаа өдөр шөнөгүй завгүй ажиллаж байгаа тариаланчид маань тэрийн болгон ногооныхоо талбай дээр иргэдтэй хүрэхийн тулд заавал нэг супермаркет чейнж гэдэг нэрийг зүүж иргэдэд одоо 500-аас 1000 төгрөгөөр килограмм тутамдаа хүргэдэг байсан бол энэ өдрөөс хойш өнгөрсөн 7 сарын 2-оос хойш бол бид нэр бөөний үнээр Доронтой аймгийн хэрэглэгчид маань их нутгийнхаа хөрсөнд ургасан Доронтой аймгийн мэрэгжлийн хяналтын шинжилгээ лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй хөрс ус үр тариа гэдэг бүх юм шинжилгээгээр иргэдэд ээлтэй органик хүнсийг нийлүүлэхийг зорж одоо та бүхэндээ хүргэж байна. Одоо энэ малын үйлдвэр ухсаа сайжруулах, энэ үржил селекцийн ажлыг хийнэ гэдэг өөрөө маш их цаг хугацаа нэгдүгээрт маш их цаг хугацаа шаарддаг ажил. Хоёрдугаарт хөрөнгө мөнгө мэдээж тодорхой хэмжээгээр гарна. Энэ ер нь бол хөрөнгө мөнгөн дээр нөгөө одоо үнэхээр зорьсон малчин ч одоо нэг хийх боломжтой. Гэхдээ бидний нэг төсөөлдөг шиг тийм одоо ой танд багтахааргүй тийм санхүүжилтийн хатар шаардах ажил биш. Гэхдээ хамгийн гол юм нь цаг хугацаа маш их шаардна. Одоо нэг үе гэх чинь ингээд 4 жилээр ингээд тооцох юм бол одоо манайс чи 3 дугаар үеийн релизжүүлэг гаргасан байна гэхээр би 6 оноос хойш одоо эдийн хүртэлх чи 16 жилийн хугацаанд ийм ажил хийсэн байх нь байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо гол нь цаг хугацаа бол
үнэхээр их шаардна. За тэгээд хоёрдугаарт зүгээр ер нь хүссэн хүн болгон хийх боломжтой. Одоо захын малчин ч хийж болно. Хамгийн гол нь нэг ингээд үржлийн ажил хийсэн бол зогсож болохгүй, ухарж болохгүй. За ер нь бол одоо яг энэ талбайд болонгууд 2030 он гэхэд 5,000 суулгацтай одоо эхнээсээ эхлээд үр жимсээ өгөөд эхэлсэн тийм алим жавганы мод нэг цэцэрлэг бий болох юм. Энийний үндэс суурь буюу өнөөдөр энэ зурус хамгаалалт буюу зурус тариалтын маань эхэлж байна. Энд бол одоо яг нэг 1000 ширхэг улаангаар тарьж байна. Мөн эхний ээлжинд буюу их модуудаа буюу нэг 100 ширхэг алим жавганы модоо тариалж байгаа. Тэгээд ер нь нэг 2023 он 24 он ингээд жил дараалан энэ талбайд ер нь багадаа нэг 1000-аас 2000 суулгац ингээд суулгахад 2030 он гэхэд энэ талбайд 5,000 суулгацтай алим жавганы тийм их цэцэрлэг жимсээ өгөөд эхэлсэн их цэцэрлэг бий болно. Тэрнээс гадна зөвхөн алим чавганы модноос гадна энд нэг зурус хамгаалалт буюу нэг хамгаалах зурус ингээд хамгийн багадаа 15-аас 20,000 тийм дагалдах тийм экосистем тарих тийм суулгачуд бас бий болно. Тэр нь нэг ботлог болон ботлог жимсний мод, за тэгээд мөчрлөг мод, модлог мод гэсэн юм ерөнхийдөө 3 төрлөөр ингээд явагдаад ерөнхийдөө энд нэг 5,000 тэр модны хажууд дахиад 15-аас 20,000 тийм ингээд суулгач тариалагдсан тийм төгөл бий болохоор бол ерөнхийдөө төлөвлөгдөд ажиллаад өнөөдөр бас манай эхний ингээд ажил маань ингээд хийгдэж явж байна. Манай байцаа чинь бас нэг онцлог юм гэвэл хэрлэн дотынхаа усаар услагддаг. Айгуу чухал тий. Бас бид нар бол тийм гадны химийн элдвийн бодоо хийхгүй. Зөвхөн одоо зөвшөөрөгдсөн карате гэдэг хортон шавьсаа тэмцэх тийм л юм хийн. Тэрнээс илүү дутуу олон одоо тийм элдвийн байна. Одоо тийм одоо аюултай бордоо одоо тий нэмэлт бордоо хийлээ гэхэд бид нар тэр зөвшөөрөгдсөн хэмжээний одоо азат кал фосфор гэдэг юм тэр чинь 3 бордоо гэдэг дотооддоо зөвшөөрөгдсөн тэр юмнасаа баг зэрэг хийн. Ер нь бол манайх одоо дахианымаас сангас одоо малын өтгөс хоёр нийлээд одоо манай энэ хөрсийг бол одоо бордож одоо хөрсийн минь үржил шимийг одоо нэмэгдүүлж байгаа л да. Тэрнээс ер нь сахины сангас бол маш чухал шүү дээ. Азотын бордоо. Тий. Би одоо ер нь бол энэ сангасаа ашиглаж байна. Хөрсөнд үржил шимтэй тийм бордоо болгож хэрэглэе гэдэг зорилго бүр өөртөө бодогдоод байгаа. Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний үр дүн нь иргэн айл өрх бүрийн амьдрал, баг, сум, аймгийн зах зээл хүнсний хангамж дээр л бодитоор харагддаг. Нөгөө талаараа хүнс хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл нь эрсдэл ихтэй. Байнгын хөдөлмөр цаг шаарддаг. Тухайн үйлдвэрлэгчээс арилжаа ашиг гэхээсээ илүү аливуулах эко хүнс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх сэтгэл, ёс зүй, орон нутагтаа суурьшсан сайн соор үйлдвэр гаргаж авах судалгаа эрэл хайгуул тулгуурладаг онцлогтой. Одоо яг л энэний хэсэгтэй. Ерөөсөө л дорн таймаг одоо нэгдүгээр тэнд байгалийн энэ гоё боломж таатай нөхцөл өгөгдлийг бид нэр бүрэн ашиглах хэрэгтэй. Тэхийн тулд орон нутгийн онцлог таарсан тэгээд ийм өөрийн бие даасан юм мал аж ахуйн бодлоготой байх хэрэгтэй. Тэр тусмаа дорнт өөрөө ерөөсөө л малын бүх төрөл дээр махны шиглэлийн, махны хөвшлийн үйлдвэр ухсааг сайжруулах эсвэл үйлдвэр амаг шинээр гаргах ерөөсөө л үндсэн бодлого юм байх хэрэгтэй. Энэ маань өөрөө одоо дорнтыг урагш нь хойш нь холовсон шууд бомбттай хоёр улстай шууд хилдэг юм аймгийн хувьд зүгээр экспортын чиглэсэн махны хөвшлийн бүх төрлийн малыг бидний үржлийн ажлыг хийх хэрэгтэй. Тэгжээж эхлээд гарах энэ малаа маха үйлдвэрлэдэг болсон хойноо одоо нөгөө экспортын бараа бүтээгдэхүүн нэмэн өртөг шингээсэн энэ нөгөө аж үйлдвэрийн парк маань ерөөсө тасралтгүй ингээд хөдлөх юм боломж нэгднэ. Тэгэхээр энэ дээр бид маш их цаг хугацаа алдаж байна. Ер нь бол тэгээд энэ шягуун дээрээс харахад биш шүү дээ. Энэ жил 20,000-ыг тарьсан гэж байна. Хин нэгэн тийм ээ. Ямар нэгэн юм ногоогоор дагнаад брэнд болгоод ингээд зөвхөн аймаг дотроо өрсөлдөн гэхгүйгээр бүр гадагшаа гарах боломж бол зөндөө байна шүү дээ, тийм ээ. Тий, би одоо наад чи тантай нэгдүгээр санал нэг байна. Монгол улсад тарьсан төмсч гадагшаа гарах болцоотой. Тэг ингээ хүмүүс бас зарим нь ойлгохгүй хүмүүс энэ юу ярьж байна инхтлэг гэд ингэж бодож бодгоо. Бидний энэ жилийн дөрөв улиралтай ийм хөрсөн дээр тарьсан ногоо. Тэ эн чинь өвөл ингээд одоо жишээлбэл халуун оронд гэвэл жилийн 360 хоног л ингээд хөрхий халуун төөнөөл байдаг ялаа нь ингээд үрждгэр өгж байгаа. Манайх бол өвөл
хөрс бас эрүүлжүүлэх болцоо нэг үл энэ чинь өвөл газрын гүндээ нэг 150-аас оргил үед бол нэг 150-аас 180 см манай энэ газар чи хөлдөж байгаа шүү дээ. Тэр явц болгон л гоё эрүүл. Дээрээс нь биднэрт байгалийн баялаг гэхээсээ илүү өнөөдөр энэ 2 3 өнөөний ферм байгаа. Тэ? Та мэдж байгаа 8 байна, энэ манай ферм байна, энэ зүү айлууд байна. Бүгднгийнх нь малын бууц 20 30 жил хадгалсан хонь малын бууц энэнгөр ингээд хов ховгоор асгаад орж байгаа хөөх. Тэгээ ийм ногоог чинь одоо органик гэхгүй л одоо ямар ногоог органик гэх те. Тэгээ нөгөө хөрс зэрэгэлдээ улс руу бид нар бол ижил ялгаагүй хятад улс тарьж гин, Орос улс тарьж гин. Бид нар нэг ногоогоо буцаагаад энэ гадагшаа гаргахын тулд мэдээж энэ манай мэрэгжлийн хэлтийн шинжилгээ байна. Тэр бүх сорьцон дээрээс үндэслэл гадагшаа гаргавал бүх юм ирүүл. Тэгээ манай нах цах Америк нэгдсэн улсад та мэдж байгаа 10 хэдэн жил амьдраад ирсэн нэг юм ярьдэн ш тэ 200-300 км газар явж хурдны замаар явж очиж захын ферм дээр очиод сүүгээ аваад тарьж байгаа ногоог нь аваад одоо хөгжилтэй орны одоо хөрөнгөтөн гэх юм уу мөнгөтэй ч гэх юм уу одоо ердийн хүмүүс ч гэх юм уу очиж хэрэглээгээ хангадаг. Тэр чинь супермаркетэд өдөр болгон шинэ ногоо бас ирж байгаа боловч гарал үүслэн тодорхой ногоо идэхийг бүгд зорддог болцсон үе. Тэгээ тэрнгөөрөө ч юм уу жилдээ Доронтой аймгийн 40 гаруй ирэхүүд 9 сарын 10-д гаргаад 20-д гаргаад өрхөө энэ дээр ирээл ногоо хөдөлж аваад өглийнхөө ногоог базааж байгаа харагддیں۔ Манай дээр мундаг сах олон төрийн алуу хувийн хвшилт байгаа ах эгч нар ирж авдаг болсон шүү дээ. Яг бол манай хувьд бол яг нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа газартаагаа бол яг хамтардаг. Тэднийх яг манахаас дэгдэхний захиадаг авдаг. Тэднийх яг манаа руу хоотох хүнсийн нийлүүлэн шууныхаа. Тэгээ бүх зөвлөгөөгөө өгдөг. Тэгээ тэр заавар журмынхаа дагуу бид нар явдаг. Тийм болохоор бидний хувьд нэг айхтар Нэг айхтар хүндрэл бол бас байхгүй байна. Гайгүй. Тий, гайгүй. Тэгтээ анх бол манайх ч одоо бас гар ажиллагаатай байлаа шүү дээ. Манай энэ аж ахуйчдын одоо өдөр болгон сангасыг гараараа буулгадаг. Тэгэхэд одоо энд ирээд бол одоо бас ядаж бас хагас автомат маягийн болчиход явж байна л да. Тэгээд одоо бас аймаг орны хэрэглэгчдийн байна одоо бас хэрэглэгчдэд маш хэрэгцээ байгаа учраас ингээд 5 мянгаар одоо циклийн тааруулж одоо өндөг таслахгүй үйл ажиллагаагаа явуулах гэдэг дахиад нэг дараагийнхаа байрыг барих санаатай. Тэгээд одоо бас жоохон хөрөнгө мөнгөний асуудалтай болчиход байж байгаа. Тэгэхдээ бид нар бас эргэлтээсээ зөндөө их материалыг цуглуулад нөөцтэй байна л та. Монгол улсын хүнсний аюулгүй адил цаашид авах арга хэмжээний талаар Монгол улсын засгийн газраас тодорхой зорилт дэвшүүлж дотоодын үйлдвэрлэлээр хүнсний бүтээгдэхүүнийг хангах төлөвлөгөө 2027 хүртэлх зорилтыг тодорхойлж үүнд шаардлагадах хөрөнгө хүнс хөдөө аж ахуй баг хүнсний байдал нийтдээ 1.7 их найт төгрөг буюу 573 сая Америк доллар зарцуулахар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь Монгол улсыг ерөнхийлөгчөөр санаачилсан хүнсний хангамж аюулгүй адил хүнсний хөдөлгөөний үр дүнд улсын хурлын 36 дугаар тогтоол гаргасантай холбогдуулж хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныг хэрэгжүүлж байгаа их ажлын сар хүрээг илтгэж байгаа. Орон нутгийн төр захиргааны шат шатанд ч нэлээд ажлууд хийгдэж байна. Гэр хорооллын айлуудыг одоо хашаандаа байгаа өөрийнхөө эзэмшлийн өмчлийн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж аль болохоор одоо эрүүл хүнсээр өөрсдөө одоо эрүүл хүнсийг хэрэглэх за өөрсдөө мөн магадгүй одоо өрхийн аж ахуй эрхэлж орлогоо дэмжүүлэх чиглэлээр л одоо дэмжиж ажиллаж байгаа ажлуудын нэг хэлбэр нь за мөн бас манай Доронтой аймгийн засаг даргаас санаачлаад 10,000 хүлэмж гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За өнгөрсөн онд бол нийт 215 за 2023 онд 215, 2022 онд 170, за энэ жил бол бас 180 орчим одоо хүлэмжийг иргэдэд бол хөнгөлөлттэй үнээр одоо зарж борлуулах одоо хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг бид нар зохион байгуулж байна. За энэ маань бол бас нэлээдгүй ач холбогдлоо өгч за эхнээсээ хүмүүс маань хүлэмжээ барьж хүлэмжийн аж ахуй сонирхолтой болж ер нь нөрхийн аж ахуйг эрхлэх чиглэлээр нэлээдгүй одоо бас одоо эерэг хандлагатай болж ирсэн. За бас одоо энэ өрхийн одоо аж ахуйг эрхлэхийг манлайлж одоо жимсний мод одоо хүнсний ногоо тариалдаг манай өрхийн аж ахуй эрхэлдэг энэ хүмүүс маань бас өөрсдийнхөө арга туршлагаас яг энэ жимсний мод тариалах хүнсний ногоо тариалахыг сонирхож байгаа хүмүүс бас зөвлөн тусалдаг. За өөрийнхөө гаргасан бас үр үйлсэлгээнүүдийг одоо бас үн төлбөргөө ингэж тарааж бас бидэнтэй ингэж хамтарч ажилладаг.
Энэ ажлын гол утга нь хүнсний аюулгүй байдал. Аюулгүй эрүүл хүнсээр хүн амаа ирээдүгөө хангах зорилт юм. Цаашид экспортын үйлдвэрлэл хөгжүүлэх суурь нь энэ юм. Ингэж шууд тодорхойлж болно. Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэл экспортын хамгийн таатай орчинтой. Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 123,500 км² газар нутагтай бөгөөд хэмжээгээр аймагуудаас эхний 3-т ордог. Оросын холбооны улсын өвөр байгалийн хязгаар, Бүгд Найрамд Хятад улсын Өвөр Монголын өртөө засах орны Хөлбөмбөр, Кянган, Шилийн гол аймагуудтай хилэлдэг. Хилийн 6 бомбтойгоос Орос холбооны улстай автод замын 2, төмөр замын 1, Бүгд Найрамд Хятад улстай автод замын 3, агаарын 1 бомбтоор харилцдаг бөгөөд Монгол улсын зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын галц юм. Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 34 дугаар тогтоол одоо гарсан урд өмнө зөндөө тогтоол гарч ирсэн. Гэхдээ энэ тогтоол бол тэр санхүүжилттэйгээр 4 жилийн хугацаанд хэрэгжих төсвөтэйгээр үе шатаагаар тавигдсанаар онцлог, ингэснээр бүрэн хэрэгжих боломжтой гэдгийг хэлье. Ер нь бид нэр одоо урд өмнө хийж байсан хангаж байсан зүйлээ энэ 20-30 жилд ханхаа болцсон бэлэнчлээд доллар валют яон зараад одоо гадаас авдаг болцсон байхгүй юу. Энэ байдлыг одоо хойш тавьж дотооддоо дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалнаа гэж хэлдэг. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн эхэнд хүнс хөдөө аж ахуйн салбар эрэмлэгддэг. Аймгийн нийт дотоодын бүтээгдэхүүн өнөөдөр 999.5 тэрбум төгрөг төрсөн бөгөөд хүнс хөдөө аж ахуйн салбар 314.7 тэрбум төгрөг 31.5%-ийг эзэлж байна. Өнгөрсөн оны байдлаар гэхэд 34 аж ахуй нэгж байгууллага 1243 өрхийн үйлдвэр эрхлэгчид 345.3 гад тариалт хийжээ. Орон нутгаас бол энэ дээр ер нь мал аж ахуй, газар тариалан, хүнсний чиглэлээр олон асуудлууд яригдаж явж байгаа. Тэгээ энэ дээр одоо улсаас бол энэ 3 чиглэл дээр 300 тэрбум төгрөгийн одоо зээлийг дэжих амар дамжуулаад олгох асуудлууд өнгөрсөн оноос эхлээ явсан. За орон нутгийн төвшөнд бол одоо мал аж ахуйн салбар дээр малын үйлдвэр ухсааг сайжруулах, за хүнсний салбар дээр одоо хүнсний үйлдвэрүүд дээр одоо хүнсний хангамж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, за газар тариалан дээр бол тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг олох гэсэн юм одоо режим банкудаар энэ асуудлуудад яригдаж явж байгаа. За ер нь энэ хүрээнд одоо ямар ажлууд яригдж байгааг бол эхний ээлжинд одоо орон нутгаас бол хамгийн нэгэн төрлийн ажил бол энэ газар тариалны бол энэ 10,000 хүлэмж төсөл байгаа. За 1000 зойр гэдэг. За мөн одоо энэ дээр хүнсний ногооны одоо тариалтыг нэмэгдүүлэхээр туслахаатай одоо тариалангийн талбайг нэмэгдүүлэх гэсэн ийм асуудлууд байна. За мал аж ахуй дээр бол одоо шилмэл омгийн малын одоо үйлдвэр ухсааг сайжруулах, малын одоо ангилт одоо заалтыг хийж малын одоо чанарыг нэмэгдүүлэх ийм эрхэм зорилгууд хэрэгжиж явж байгаа. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ эко хүнсээр хангахад төр засгаас гадна иргэдийн өөрсдийн оролцоо санаачлах их чухал юм. Өнөөдөр бид дэрэгдээ бий болсон нэгэнт жишг хэмжээнд хүрсэн өрхийн аж ахуйнуудын сайн туршлагыг түгээж эрүүл хүнсний масс үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг бий болох боломж, эрчимсэн мал, хүнсний ногоо, жимс жимсгэн өндөгний салбарт төлөхүү байна. Өрхийн хүнсний ногооны салбараас бид Хэрлэн сумын өрхийн тариаланч, Монгол улсын авраг тариаланч, Сүбгатрын инх тулахын аж ахуйг онцолж байгаа нь ийм учиртай билээ. Бүх гэр хороолд амьдарж байгаа иргэд ногоо тарих бололцоотой. Ногоо тарья, бид нар ногоо таримаар байна гэд хин чандсан 28-ын ногоо буюу Монгол улсын авраг тариаланч Сүхбаатар гоон хүүхдүүд бэлэн. Өнөөдөр би яг магадгүй олон нийтийн сүлжээ энэгээр ам гарч байгаа боловч өнөөдөр хуучин бид нар бол одоо миний аа бол цагаан аваа, баян уул гэд 2 дугаар хороо гэд жил болгоо хөрхи ногооны үрслэгийг нэг ч гэсэн ногоо тариачаа гэж өгдөг байсан. Одоо тэрнийх нь залгамж халаа болоод бидний хувьд бол өнөөдөр надтай найзалж нөхөрдөг найзууд маань байна. Над дээр ирээд ажил явдаг, хийдэг, захилгаанчин, гагнуурчин гэд залуучуудын бүгд хашаанд ногоо тарьж байгаа. Амжилттай ч ургаж байгаа.
Тэгээ зарим нь бас нэг орон нутгийн дэмжлэгээр хүлэмж авцсан тэрийг яаж арчлах уу гэд сэтгэлээрээ хэлж байгаа, хэлээл явж байгаа. Тэгээд энэ бол зүгээр гол нь хүн завгүй биш. Ямар ч юмыг жоохон сэтгэл гаргаад дурлж хийвэл тээвэрчдгээд хаттай газар байгаа. Хаан улс сургуулийн цаана. Тэнд энэ ховдын шавьгааг нөгөө ингээд аваачаад нэг 10 хон ширхэг үр ингээд хад чулуутай газар ингээд ухаж агаад нэг 20 санж ухаж агаад ингээд 1 м квадратад газар 10 хон үрсэлгээ тархил. Тэгэл тэр айл нэг бутнаас нэг шавьгаа гэхэд 10 шавьгаа тий. Харсан шүү дээ өнөөдөр хар шавьгааны килограмм хамгийн багадаа 3 4 хил 5 кг. Нэг өрх 50-аас 60 кг тараас авчихад 2-3 ам бүлтэй айл бол зүгээр сар хуршайлаа ингээд хангалттай хангачаар байхгүй. А би бол сэтгэл байвал тэр хүмүүс би ургуулнаа гэж сэтгэл байвал магадгүй би үрийг нөхөж бэлэн. Бид нар энэ ногоог дорн таймагт ургаж байгаа юм л өстө зайгүй сайхан төрөлжүүлж маасаар. Миний ганц зорилго бидний өрсөлдөгч гаднаас орж ирж байгаа ногоо дорн таймагт 100 ногоочд төрүүлэх л чин хүсэлт. Хөдөө аж ахуйн хүнсний салбарт жимсний аж ахуй чухал барайцалдаг. Хэрэгцээтэй жимснийхээ 99%-ийг бид импортоор зөөдөг. Цагаагаар хөрсний хангамжийн таатай нөхцөл бүхий дорнод нутагт жимс жимсгний аж ахуйг түгээж өргөжүүлэх боломжийг нэн чухалд үзэж байгаа бөгөөд Хэрлэн голын алим төслийн ахлагч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежер, Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Дулмын Сэргэлэн баатрын хувьд Сибирийн хэд хэдэн төрлийн алим, чавганы төрөл оруулж ирж, бүс нутагтаа суурьшуулж, судалгаа, туршилтын ажлыг 5-аас 10 жил хийж, одоо нийтдээ 5 га талбайд төрөлжсөн тариалалт хийж, 2030 он гэхэд нутгийн цагаагаар хөрсөнд суурьшсан алим, чавганы суулгацаар аймгаа хангах зорилт тавин ажиллаж байгаа юм. Өөрсдийн шаргуу хөдөлмөрөөр жимсний мод тариалж ирсэн иргэн айл өрх цөөнгөж яг Сэргэлэн Баатар шиг тодорхой зорилго, төлөвлөлт, судалгаа, бүтээмжид тулгуурлан тууштай урагшилж өөрийн гэсэн дорнод нутагт үр өгөөж өгөх онцлогтой жишг бүтээж буй хүн энэ салбарт цөөн байна. Ингээл энэ чинь нутагчсан сортын ерөөдөө алим чавганы мод ингээд гарах их суурин тавьж байгаа байхгүй. Тэгээд энэ моднууд чинь ерөөдөө 3 жилийн дараанаас эхлээд ингээд жимсээ өгч эхэлнэ. Тэгээд одоо эндээсээ дахиад нөгөө нэг эн чинь үл ингээд үндсэн цэцэрлэгийн их мод болж байгаа. Тэгээ энэ модноос ахуулаад ингээд энэ талбай чинь дахиад нөгөө үржүүлэх жижиг моднууд эндээсээ нөгөө мөчрийн залгаа хийж үржүүлэх хийж нөгөө их моднуудаас ингээд салааж аваад дахиад энд ерөөдөө нэг энэ 2030 он гэхэд энд нэг юм 5000 суулгацтай тийм алим чавганы тийм юм цэцэрлэг ер нь байгуулах гэдэг. Гол нь нөгөө нэг мод тарих чинь ер нь нэг 3 зүйлийг л зохицох хэрэгтэй байж байгаа. Нэгдүгээрт нэм хашаа буюу хамгаалтыг аягуулсаа хийх хэрэгтэй. Хоёрдугаар тулангууд ус буюу нөгөө нэг байнгын услахааны систем буюу худаг байх хэрэгтэй. Гуравдугаарт нь энийг бас нөгөө харж хандах хамгаалах тийм хүн байх хэрэгтэй. Тэгжээж энэ мод чинь тогтцоор ургана. Тэгэхгүй манайхан бол нөгөө мод тарихтаа эсвэл зүгээр хашаажуулаад суулгаад орчдөг. Тэрийг хизээж нэг давтамжтай усалдгуу тэгээд нөгөө нэг тэрийг арчилдаггүй учраас нөгөө мод нь ургадаг. Мод тийм булчлах ажлыг л ерөөхдөө хийгээд байгаа тий. Хүрээлэн шил ухааны хүрээлэнгийн академийн үндслээр үл нэг манай нэг Монгол улсын 6 аймагт яг энэ нөгөө нэг яс тулан үр жимсийг тарахад хамгийн тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм байлээ. Тэрний яг нэг нь болонгууд манай Дорнот аймаг байгаа. Тэглээд хоёрдугаар толонгууд яг энэ нөгөө нэг алим чавганы станцыг 1960 онд байгуулж байхдаа л бас яг л тэр ингээ бодож харсан. Яг энэ нөгөө зах зээлийн нийгэмд ингээд яагаад тий авчилж чадаагүй боловч одоо яг энийг бас тэр бүс нутагт нь тэртээ дөрвөн бүс нутаг нь тодорхойлогдоод ингээд гараад ирсэн ургах боломжтой гэдэг нь ингээд шинжилгээ ухаанаар ингээд нотлогдсон газар байхад энэ бүс нутаг яагаад бас байж болохгүй гэдгийг л анх би өөрөө тээсэн. Тэгээд энэ ер нь бол ингээд тасралтгүй орчоод ер нь 5 жил тариал, судлаад, туршаад ер нь явж байна да. Одоо өрхийн хэрэгцээний жимсний мод тариалгатар бас манай Хэрлэн сумын тодорхой иргэд маань бас одоо манлайлж ажилладаг. Тухайлбал манай Сэргэлэн Баатар гэж 2 дугаар багийн иргэн залуу байгаа. Залуу гэр бүл өөрөө за Сибирээс бас одоо торны алимыг оруулж иж алим чавганы модыг 6-7 жил орчим тариалаад за сүүлдээ одоо оруулж ирж одоо чавганы алим чавганы мод тарих сонирхолтой хүмүүстээ зарж борлуулад за сүүлдээ одоо нэг арга зүгээр хангаа за тэгээ өөрийнхөө бас тарьсан одоо жимсэн мод нь одоо жимсээ өгөөд энийг одоо зах зээл дээр бас ингээд борлуулад худалдаалаад бас өрхийн амжаагаа дэмжээд одоо
За тэр байтугай бас өөрийнхөө ургуулсан модноос одоо өрсөлдөө одоо тийм ээ тарьж суулгацыг гаргаж авч одоо яг өөрийнхөө амьдрдаг игнээгээр тэр чигтээ одоо бид нар мод тарьдаг болёо. Гашаагаа бас эдийн засгийн эргэлтэнд оруулаа гэж уриалж бас ингэж манлайлж ажилладаг. За мөн бас инх тулаг гэж бас одоо манай ховдын булганаас бас одоо алюминий мод авчирч их сайхан ургаж, за мөн ховдоос одоо бас олон төрлийн шивгааг авчирч одоо ургуулж одоо намруулал зөвхөн одоо нөгөө ховдод одоо шивгаа ургадаг гэхээс илүүтэйгээр бас манай Доронтын маань энэ тал хэрийн бүс ч гэсэн бас шивгааг одоо 2-3 жил дараалан бас нутгшуулж ингэж ургуулсан сая хүртэл одоо тийм ээ улсын аврах тариаланч болсон ингээд бас манлайлж ажиллаж байгаа олон залуучууд энэ жимсний модны чиглэлийг одоо Доронтой аймагтаа хөгжүүл, за мөн тэр бүх мод үндэсний хөдөлгөөн, зүүнцний хөтөлбөр, за мөн хүнсний хувьсгал, за мөн засгийн газрын 37 дугаар тогтоолын бас хэрэгжилтийг одоо хангуулж ажиллахын тулд за төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бас дэмжиж хамтарч ажилладаг, за бас хамтдаа хичээдэг, хамтдаа одоо хөдөлмөрлөдөг ийм бас олон сайхан залуучуудыгаа дуртахад бас сайхан байна. Газар тариалангийн хувьд бол манайх бол төв солингийн бүстэй харьцуулахад бол одоо тийм масс тариалан бол харьцангуй бага штэ. Тэгэхээр бид нэр одоо өөрөө эрүүл чанартай хүнсээ бэлтгэхийн тулд өөрөх бүр тариаланч байх л ийм зорилгыг тавьж байгаа. Эндээ ч одоо 10,000 хүүхэд эмчилгэлийн үндсэн зорилго чиглэл орж байгаа. Өнөөдөр бид өөрийнхөө гашаад өөрийнхөө гараар өөрийнхөө одоо хүнсийг үйлдвэрлээд одоо хангаж чадж байгаа бол энэ бол эрүүл хүнс бий болж байна гэж байгаа. Тийм учраас бол одоо энэ өөрөх бүр тариаланч байх зорилтыг нэмэгдүүлж байгаа. За ер нь соёлын бэлтгэхээс аваад гэж өнгөрсөн жилүүдийн хугацаанд бол 3 суман дээр одоо шинэ зойр баригдсан, 6 суман дээр зойрын засвар үйлчлэгээнүүд хийгдсэн. Тэгээ одоо өнөөдөр бид нэр сум болгон төм сүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаад эндээ хадгалаад эндээсээ тасралтгүй одоо дараа жилийн ургац болтол бүтээгдэхүүнээ одоо борлуулад байх боломжийг бүрдүүлэхээр энэ 1000 зойр хөтөлбөр хэрэгцсэн байна. Мал аж ахуй бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэгч, экспортлогч орон болж хөгжих чиглэл бол манай ирээдүйн гол чиглэл байхаас өөр аргагүй юм. Энэ дотор малыг эрчимжүүлж, үйлдвэр ухсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх явдал бас чухал. Нүүдлийн уламжлалтай, эрс тэс уур амьсгал зохицсон малтай бидний хувьд бэлчээрийн нөхцөл хагас суурин малгаагаар их ашиг өгч чадах малыг бий болгох нь мэрэгжлийн хүний ажил юм. Бадхүү захиралтай Монгол ангуус компани махны чиглэлийн орон нутагт дасан зохицсон үхэр бий болгох чиглэлд нэлээд олон жил мэрэгжлийн төвшөнд ажиллаж байна. Энэ бэлчээрийн малгайтай тэгээд дасан зохицох чадвар маш өндөр, энэ төсвөр төвчээр сайтай Монгол ангуус гэдэг одоо хөвшлийн одоо үйлдвэр цаашлаад ер нь бол Доронт тэр үеийнх нь Монгол өөрөө нэг юм ангуусаар сайжруулсан нутгийн брэнд өхөртэй болох ёстой юм байна гэдэг юм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээд энэ маань өөрөө өнөөдөр нэг аж ахуйн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад за нөгөө шинжлэх ухааны одоо судалгаа туршилтуудаа хийгээд жил болгон батжуулаад датагаа цуглуулаад ингэ явж байгаа. Тэгээд энэнийг одоо болдгсон бол ингээд нэг хэсэг сумдын хэмжээнд юм уу эсвэл бүр аймгийн хэмжээнд болдог бол одоо ажил болгож аваад энийг төрийн бодлогоор дэмжиж тэгээд төрх хувийн хвшил хамтраад ингээд ажиллаа явуучих юм бол магадгүй бид нэр 10 хэдэн жилийн дараа тодорхой хугацааны дараа бид нэр Доронтой аймаг өөрөө махны хвшлийн шинэ үйлдвэрийн өхөртэй болох юм боломж бол харагдаад байна. Тэгээд энэ дээр яагаад ийм ихтэй яриад байна гэхээр 2006 оноос хойш энэ үржил селекцийн ажлыг хийж одоо нутгийн Монгол өхрийг махны чиглэлээр сайжруулах юм ажлыг хийгээд ингээд 10 гаруй жилийн хугацаанд зөндөө алдаж онж ингэж явсан хүний хувьд бол ер нь боломжтой юм гэж хараад байна. Тэгээд энэ бэлчээр ашиглалт маш сайн өвчлөлт нэр өвдөх нь бага. За тэгээд дээр нь тарх хүч маш сайн авж одоо онд ордог. Тэгээд 100% бэлчээрийн Монгол мал одоо энэ ангуус гэдэг байж байна. Хүнсний салбарт өндөгний хэрэгцээ чухал байр эзэлдэг. Дахианы аж ахуй бол манайд нэлээд эртнээс хөгжүүлж ирсэн аж ахуй. Наад зах нь айл бүр хэрэгцээний өндгөө хангаж байж болохоор. Гэхдээ өндөгний хэрэглээг хангаж чадахгүй л байна.
Нэгэн үе Чо болсон хотод 3-4 томхон аж ахуй бий болж байлаа. Өнөөдөр тэднээс ганцхан тэсэж үлдсэн байна. Тэмцэж үлдээ зогсохгүй үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тэр бол Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн инх төвшин мөнх цэцэг нарын нутгийн тус компани дахианы аж ахуй юм. Тэд 50000 дахиатай орчин үеийн үйлдвэрлэлийг өөрийн хөрөнгөөр өргөжүүлэн байгуулж дахиад 50000 дахиатай үйлдвэрлэл бий болгохоор ажиллаж байна. За энэ талбай бол манайх одоо 50000 дахиж нэг байр барих гад одоо ингээ бэлдээ зогсож байгаа юм. Тэгээ энэ байр бол 50000, энэ байр дахиад нэг 50000, нийт 100000-ыг яах санаатай байна. Дахиатай болгох санаатай. Тэгжээж ингэж эргэлдэхгүй болохоор манай 50000 дахиад өндөглөөд 2 жил болоод дуусчихдаг. Дахиж өндөглөхөө болчихно. Тэгээд тэгэхээр тэр завсар дараагийн дэгдэхөө өсөд гартал нэг 2-3 сар өндгөн дасраад яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр дасалтал нэгдүгээр байхгүй болно. Жил болгон дэгдэхээ аваад тойруулаад байна гэсэн ингээд эргэлдээ 5-5-аар нь аваад л тийм зориултаа энэ байраа барих гал одоо явж байна да. Энэ байрыг барихад одоо манайх нэг 200 гаруй сая төгрөг хэрэгтэй. Энийг байрыг барихад. За энэс яг би одоо нэглэлийн бас ингээд янз янз яваад авцал байгаа л да. Тэгвэл одоо энэ сэндвич хилдэ хангаймд бүгд дутуу. Энэ чинь юмны чинь үн өсөд одоодонд нэг авахад аюу хэцүү болчиход байна шүү дээ. Тэгж хэд дахин нугарчаад. Энэ чинь яг энэ 50000 дахианыг байр нь энэ 50 м, өргөөш 10 м. Яг энэ нөгөө юунаас авсан хэмжээ. Яг энэ хэмжээгээр бол өөрөө өөрийгөө халаач тий. Энэ дахиад дулаахан өвөл бол даарахгүй шүү дээ. Энэс дандаа нэг 20 хэдэн градустай л байж байна тий. Өнөөдөр бид орон нутагт төмсний хэрэглээний 66.8, хүнсний ногооны 26.7, өндөгний 21.5%-ийг үйлдвэрлэж байна. Хэрвээ олон нийтийн оролцоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодиттой шийдлийг хэрэгжүүлж чадах юм бол богино хугацаанд дээрх хэрэгцээг бүрэн хангаж чадна. Өнөөдөр тус аймагт жилдээ 16.4 тонн мах бэлтгэж, урлагийн үйлдвэр 7.5 тонн улаан буудаан гурил үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байна. Сайн жишгийг бүтээж байгаа хүмүүс өөрсдийн туршлага сургамжаа бусдад түгээх, орон нутгийн хөгжилд хувь нэмрийн оруулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Төр, иргэн, үр дүнтэй хамтран ажиллаж чадах юм бол богино хугацаанд дээрх асуудлуудаа шийдэх боломж харагдаж байгаа юм. Хүнсний хувьсгал бол үндэсний хөдөлгөөн юм. Үндэсний бөгөөд хөдөлгөөн гэсэн томьёол нь олон нийтийн оролцоо, итгэл, үнэмшил тулгуурлаж байж амжилтанд хүрнэ гэсэн гол зарчмыг тунхагласан агуулга билээ.